Энэ хууль тогтоомжийн бэлтээ асуудал бас муу байна. За энэ сая инквер сайдын ярьснаар засгийн газар тогтвортой биш одоо 25 онд баг 3 засгийн газар 3 их хурлын дараа солигдчихлаа. Энтэй холбоотой тэрнтэй холбоотой бас ажлын албанаас солигдож байгаа асуудал энэ хууль тогтоолын бэлтэнд нөлөөлж байгаа. Гэхдээ хүнс хөдөө аж ахуйн хувьд энэ түүхэд боловсруулах хөлбөр дээр хуучин эмээлт дархан баруун бүс ховдод тэгээд зам юуд гэд байжсэн тийм ээ. Зам юуд тухайд бас хөрөнгө оруулалт 6-8 тэрбум билүү тавьжсэн энд одоо юм байна вэ? Ийм дээр ч бас анхаарал ажиллахгүй болох асуудал байгаа юм байна. Нөгөө талаар энэ туулын хурдны замын асуудал дээр 23 онд засгийн газар улсын хурлд оруулаад 39-оор тогтоол батлуулж ирсэн. Тийм ээ? Ингээд 6 сар эдэн билүү. Тэгээд энэ байгаль орчны яамны дүгнэлт бас тухайд гарсан гэсэн. Гэтэл одоо ингээд хөрөнгө зарч чадаа энийг эсэргүүцчихэд байна эдгээр. Одоогоор бид нар бас манай байнгын орон яригдах ёстой байсан чинь байгаль орчны сайданд ориг тавьсан засгийн газрын хэрэглэх газраас бас комисс гараад ажиллах гэж байгаа юм байна. Энэтэй холбоотой түрүүн даргын дээрх зөвлөлөөр бид нэр танилцуулсан тэгээд хойшлуулж байж байгаа. Дараагийн асуудал энэ байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яам дээр аялал жуулчлалын соёл спорт залуучдын яамны аялал жуулчлалын яамтай холбоотой бас Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Табан богдын тусгай хамгаалтаас аялал жуулчлалын одоо отоглох газар ариун цэврийн байгууламжийн асуудал жил болгон яригддаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Гэтэл энэ асуудал биелэгдэхгүй байгаа. Жил болгонд сайдын багш нар тодорхой хэмжээний юм тавигддаг. Гэтэл одоо биелэлт муу байгаа юм асуудал байгаа. Тийм учраас энд анхаарах ажиллах шаардлагатай байна гэд хэлээ. За сая юутай холбоотой инквер сайдны хариулт өгчих үү яах вэ? Тэр нөгөө туулын хурдны замыг 23 оны 6 сарын эдэнд билүү 39-оор тогтоол гэж засгийн газар их хурлаараа батлуул тийм үү? Тэртлээ мэдээллийг 3 номер хариулъя Батбаяр тэрний нэрээр 3 номер Байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн нэрийн бичгийн дараа Батбаяр бийсэн гишүүний асуултанд хариулъя. Туулын хурдны замын гүйцэтгэлтэй холбоотой байгаль орчны ерөнхий болон наривчлсан үнэлгээг байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталж гаргасан байгаа. Үүн дээр экологи эдийн засгийн хохирол 72 тэрбум төгрөгийг нийт байгаль орчны хохирол дээр гаргасан байгаа. Сүүлд ажлыг төр зогсоодог дээр бол гүйцэтгэгч компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө 2026 оныхоо төлөвлөгөөг батлуулаагүй байсан. Иймд одоо холбогдох хууль тогтоомжинд байгаа яамнаас энэхүү төлөвлөгөөгөө батлуултал ажлыг төр зогсоосон байгаа. Тэгэхээр гүйцэтгэгч компани маань байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө бидэнд ирүүлээд ажлаа албажуулаад явахаа хүлээн зөвшөөрсөн байгаа.